За би англи хэл яаж сурсан талаараа би түүхээ олцсон. Би ингээд багасаа англи хэл сурж байгаа шүү дээ. Ингээ яг дөрмийнхэн дагуу тий. Монтуркт байхдаа 3 жил 4 жил тий. Тэрнээс хойш 10-аад жил ингээл шалгалтанд бэлдээл эсвэл хүмүүстэй бичгээр имэйлээр англиар хэлцээд. Тэгэл өөрийгөө англиар амар мундаг хүн гэж бодоол. Тэгэл би бүр 35 наснаас сүүлд MBA хийх гээд Америк руу явж байгаа байхгүй. Тэгээ шалгалтанд ч гэсэн өндрөө авцсан заяа. Яг л англи хэл мэддэм чи. Тэгээ очоод маркетинг хичээл, бизнесийн хичээл гээд профессоруудынхаа хичээл суугаад ангийнхантайгаа ярьсан чи ойлгодгүй дээ. Тэр чи бүр ингээд хурдан ярина гэж ихтэйхэн дээр нэмээд өөрийгөө ойлгуулах гэж аягүй их зовно. Үг өгүүлбэрээ холбох гэж нөгөө дөрмөө бодно. Тэгээ хүн чи ингээд яг бичгээр номоор явцсан хүн чи яг ингээд ярьж чаддаггүй юм билээ. Яг бодит амьдрал дээр гарахаар. Тэгээд эхний 3 сард би үнэхээр зовсон. Тэр ангидаа би өөрийгөө ойлгуулах гэж тий хүмүүстэй ярих гэж багш нартай харилцах гэж. Эцсийн бүлэгтийн чинь зүгээр харилцаа яриа л байгаа байхгүй. Тэгээд тэр тусмаа яг Америк хүнтэй, англи хүнтэй тэр ууган ярьдаг хүмүүстэй ярьж ич хүний англи хэл сайжирдаг юм билээ л. Тэгээ 3 сарын дараа арай гэж нэг өөрийгөө илэрхийлдэг болоо тий нөгөө хэдийгээ ойлгодог болоо чих онгоогоол аялга дуудлага сайжраад эхэлж байгаа байхгүй. Тэгээ би одоо зөвлөхөд бол насан турсан хүмүүс бол ялангуяа тий насан турсан хүмүүс англи хэлээ анхлан суралцж байхдаа бол яг нөгөө жоохон хүмүүсийг дөрмөөсөө эхлээл ABC-гээс эхлэхээс илүүтэйгээр яр зүгээр л яр ууган хүмүүстэй нь яр native speaker-тэй нь яр тэгээ ярьсныхаа дараа тэр буцаад унших бичих дүрм өрмөн дараа нь орж ирнэ. Тэгэхээр яг л бизнес гэдэг чинь харилцаа гэдэг чинь зүгээр л ярихыг л хэлээд байгаа байхгүй. Тэгэхээр англиар ууган хүмүүстэй ярьж иж хүний англи хэл сайжирдаг юм л. За тэгвэл англи хэлнийхаа ярианы чадварыг сайжруулах алтан боломж байгаа юм байна. Тэрний үе гэхлээр дэлхийд 37 орн салбартай 50 жилийн түүхтэй Wall Street English маань та бүхэн шинэ боломжийг санал болгож байгаа юм байна. Тэрний үе гэхлээр та өөрийнхөө цаг цавт, ажлынхаа, бизнесийнхаа цаг цавт тохируулаад хүссэн цагтаа өөрөөр хэлбэл 365 өдөр 7 хоног 24 цагт үүрээрч хийж болно, шөнөөрч хийж болно тий. Дэлхийн өнцөг булан бүрээс native speaker буюу англи, Америк, австрал хүмүүстэй яриагаа сайжруулах боломж байгаа. Онлайнаар болон эсвэл танхим дээр ирээд шууд ганцаарчсан байдлаар тухайн багш нартайгаа өгөгдсөн сэдвийн дагуу цөөхөн хүмүүстэй гуруулахнаа дөрвөлхнээ санаа зовх юмгүй ичих юмгүйгээр яриагаа сайжруулах боломжийг Wall Street English-с олгож байгаа юм байна. Энэхүү үйлчлэгийг Speak Plus гэж нэрлэж байгаа юм байна. Яагаад гэвэл ихэнх хөтөлбөр нь чиний яриаг сайжруулах, харилцааны чадварыг өөрийгөө ойлгуулах, эсвэл ууган гадаад хүмүүстэй, Америк хүмүүстэй ярилцах чадвар дээр чинь төвлөрсөн учраас Speak Plus үйлчлэгийг онлайнаар эсвэл биетээр авах боломжтой байна шүү.